Шинжлэх ухааны таны мэдхийн Одмондөр сувг үзэх сонсогчдод сайн сайхны хүссэн мэдчилж байна. Дэлхийн хотуудын үүсэл хөгжил уналт бослтын талаар өгүүлдэг хотын түүх нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн нэвтрүүлгээ NTV телевиз болон Одмондөр радио 83.3 107 гэсэн хост төлгөөнөөр хүлээн авсан сонсож байна. Энэ удаагийн нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар ногоо ирээдүйг хөгжүүлийн үрээтэй MMS компани, за мөн бидэнд гайхалтай аяллыг санал болгож байгаа Skytel компани хамтран ажиллаж байна. За студид хөтлөгч Амар Санаад Сингл хоёр нар ажиллаж байна. Өнөөдрийн сэдэв бол алдагдсан хот загвар болсон нь. Зяарэ минь Адлагдсан. би юу гэсэн сая? Алдагдсан. За адлагдсан хот загвар болсон нь. За ягтай жоохон ад үтсэн л байхгүй чаавал. Гайвуулагдчих таа л их зүдэрсэн. Яг үнэн. Тэгснээ юу алдагдсан энэ гэж өөр хот булгаад. Нэг хот алдагтаа гэсэн. За яг тийм Яг. За ямар хот адлагдаад? За энэ Milton Keynes гэдэг нэг хот байна. За энийг би ер нь бол би бол мэднэ. Одоо нэг нөгөө манай олон сонсогч нар манай сайн мэдгүй ч магадгүй хотоо Английн дунд хэсэгт байдаг шинээр байгуулагдсан хот. Бүр цоо шинээр. Юу гэдэг лээ шош гэдэг ч тийм. Шошны тариалангийн талбай дээр шинээр барьсан байхгүй юу? 1950 60-аад оноос хойш. За тэгээд Milton Keynes Dons гэдэг нэг хөл өмгийн баг байдیں۔ Тэр үрнэ аягуулсаа мэддэг байхгүй юу? За тэгээд тэр хот тэгээд явжсэн чинь энэ Английн англичууд одоо хот байгуулалтын талаар нэлийн шүүмжилж магтаж муулж нэлээд зовлон үзүүлсэн хот юм байна л та. Тэгээд нөгөө хотынхонд маань сонирхолтой байж магадгүй. Одоо бид нар чинь ингээд шинэ хот барих гэдэг байгаа сте. Тийм шүү. За ингээд янз янзын хот энд Aero City ч гэж яриад л энэ одоо багнуурыг дагуул хот болгоно налаах гэл ингээд хотуудын яриад. Тэгээд эдгээр ерөөсөө ингээд сайхан ингээд бид нар бол өмнө нэг хотуудын түүх ярьж байхад одоо ингээд юу гэмд одоо дандаа манай эрний манай тооллын эсвэл одоо нэг 500 600 жилийн өмнөх үйл явдлуудыг ингээл ярьж байгаа шүү дээ. Тэгсэн чинь тэгээд байгуулагдсан хот. Тэгсэн чинь энэ одоо 1900 ерөөсө 60 хүрэхгүй жилийн өмнө зөвөр ингээд одоо сайхан одоо ийшээ гараад Батцүмбүрийн тариан талбай дээр хот барьсан байна шүү дээ. Тэгэхээр хэрвээ бид ингээд нэг тиймэрхүү хот барья гэж бодоод барих юм бол юунд анхаарч яаж барих вэ гэдгийг зөвөр энэс сонирхолтой болгож судлуул яасан гэж бодоод тэгээд одоо нэг юм жишээ болгож ярьж өгч. Энд чинь бүр Лондонгоос нэг 70-80 км-ийн л зайтай байдаг хот гэдэг байгаа тий. Тий. Одоо Лондоноос хойш чинь Оксфорд, Кембриж нэг 100 гаруй байдаг байхгүй юу? Тэгээд Оксфорд, Кембриж тэгээд Milton Keynes гэдэг яг тэдний дунд ингээл байждаг тийм хот тий. Тэр нэг Английн одоо Middle England дунд Английн дунд хэсгийн л тийм хот. За Milton Keynes-ийн төвийг 1970-аад оны ихээр төлөвлөж байсан архитекторууд нь хотынх нь гол гудамж Stonehenge-ийн адил байгааг анзаарсан баг. За Stonehenge гэж мэдэн те нэг юм чулуун нэг барилга байдаг шүү дээ Англид байдаг. Тэгээд баахан чулуунууд дээр ингээ хөндлөн ингээ тавьчихсан. Тэгээд тэр Stonehenge-ийн нууц гэдэг Stonehenge юу юм болмол гэж аяуг судалдаг хүмүүс. Тэгээд Stonehenge үл төсөлж байх нэг тойрог хэмжээтэй багнууд дээр ингээ чулуу тавьчихсан. Тэрэн шиг зохион байгуулалт юм биш дээ гэж гайхаж харсан байгаа. Хотоо байгуулж ирсэн. Тэгээд ерөөсөө энэ одоо нарны наривчилсан өнцгийг нэр нь тодорхойл. Энд чинь баг Stonehenge дахиад барьж байгаа юм шүү гээд Greenwich-ийн одоо орны судлалын хүрээлэнд бас хандсан баг. За энэ дээрээс нь хараад ер нь манай энэ хот энэ Stonehenge дээр нь юугаар адилхан байна гэдэг. За энэ яг одоо нөгөө хот чинь өөрөөгөө ингээд нэг юм шинээр хот барьж байгаа юм чинь одоо зүгээр төсөөлөл л доо хоёлаа нэг Улаанбаатар хотоос 100 км-ийн зайтай Төв аймгийн Лүн сумын хавцаа ч юм уу хот барингууд энд ирээд тэр хот барьсан хүмүүс энд ирээд амьдраач гэдэг тухай аюул сурталчилж хүмүүс ойлгуулахыг хүснэ дээ. Тэгээд чи тийшээ очих уугүй юугаа бас бодож эхлэн тэ. Тэгэхээр тэр хотоо бас юм сонирхолтой байх талаас нэг анхаарч янз янзын юмтай зүүрлэж Stonehenge шиг юм байна мэн гэж бас сурталчилсан юм шиг ба. Тэр санаа. За ингээд одоо Их Британий хамгийн том хамгийн амжилттай хэрнээ хамгийн буруугаар төсөөлөгдөж ойлгогддог ард түмэнд нь англичуудад Их Британчуудад одоо тэгж ойлгоддог шинэ хотыг бүтээсэн залуу одоо энэ бол залуу архитекторууд энд байгаа юм л да. Тэгээ залуу архитектор хүмүүс чи ямар байдаг вэ? Амар идеалист байдаг, романтик байдаг. Тэгээд тэд нар хотыг барьж байгаа инженерүүдийг ятгаад тэгээд одоо нэг энэ хотын төлөлтийг сансар акторгуутай холбох үүднээс хотыг ингээд торлоод ингээд торлож байгаа шүү дээ. Торлсон зам гэж яриад байдаг шүү. Тэр торлсон замын өнцгүүдийг хідэн градусаар эргүүлээ шүү.
Ер нь тойрог хэлбэртэй болгосон уу нэг одоо зам нэг ингээ байж штэ. Тэгвэл ерөөсөө нэг хэдэн градусаар эргүүл гэж. Яа гэсэн чинь нөгөө Stone Henge-дэг адилхан болох гэж байгаа байхгүй. Тэгээд төлөвлөсөн зургаа жоохон өөрчилсөн баг. Баг зэрэг хад зайлгсан гэх юм. Одоо инженерийн одоо ажлын даалгавар дээр нь тэгж өөрчлөлт оруулсан гэсэн. За одоо ингээд одоо нэгэн тэр чинь хойд англи болохоор нэг туйлын шөнө болоод энэ хотын одоо суурин дээр нэг л удаа хамгийн сүүлчийн одоо Pink Floyd-ийн хөгжим сонсч шар ариг уугаад түүдэг асааж хүмүүс ингээд нөгөө нэг пикник гэдэг ч гэдэг нэг салхинд гардаг байсан газар. Тэр 100 хамгийн сүүлчийн одоо тийм үйл явдал болсон юм байна. За ингээд одоо тэр пикник болсон газар нь удалгүй автомашины зогсоол тойрог замуудтай цементэн бетон үнэ бүхий диважин болох одоо тийм хотын диважин болох байсан тийм ногоон зүлэг дээр хамгийн сүүлчийн удаа тэр хавийн оршин суугч нар нэг тийм пикник хийж баярлцгаасан юм. Яагаад цементэн бетон үнэ гэдгийг заавал онцолж хэлээд байна. Тэр нь Milton Keynes гэдэг хотын барьж явахдаа эдгээр хотоо ингээд бас нэг юм өвөрмөц талаас нь хүмүүсийг гайхуулахын тулд ингээд зүгээр хотын газар одоо нэг газар нь цемент одоо хотын цемент зурж байгаад алаг үнэнүүд хийсэн байхгүй. Хөш тэгээд үнэ харагдаж байгаа юм шиг болгоод хийсэн. Тэгээд тэрийг нь Британд даяар алаг үнэний концепт гэж бас шоолдог юм байна. Шоолгоч чад бас эхэндээ ад үдсэн гэсэн шүү дээ тийм ээ. За ер нь бол одоо бараг ингээд 50 гаруй жил одоо саяхныг болтол одоо Milton Keynes хотыг одоо сэтгэлгүй хотоос гадуурх зах гэж одоо нэрлэдэг. Хотын гадуурх зах. Одоо энэ хот биш гэж үздэг. Энэ бол бүр одоо орш одоо энд хүн оршдгүй газар. Энэ ер нь байдаггүй газар ч гэж хүртэл ярьдаг. Тэгээ шоолдог байсан юм. Хадлаад л ээж тийм. Тэгээ Английн одоо энэ ч уламжлалт төв хэсэг байхгүй. Одоо Английн төв хэсэгт байсан хөдөө газар хот ирсэн гэсэн үг. Тэгээ Лос Анжелесийн одоо энэ Английн төв хөд хэсэгт одоо Лос Анжелесийг хуулж нэг дүүргийг нь хохолж авчираад энэ төлөвлөө тавьсан юм шиг гэж шүмжилдэг байсан бас. За ингээд 1970-аад онд одоо барууны үзэлтэй хүмүүс нь болохоор энэ хотыг одоо халамжийн төрөх юм уу да. Одоо тэр нөхөр төрийн мөнгөөр тоталитар гэдэг чинь тэ одоо нэг төвлөрсөн одоо тийм бүгдийг ингэж муухарлж хийддэг тийм төлөвлөлтийн бэлэг тэмдэг гэж эсэргүүцэн шоолж исэн болвол зүүнийхэн буюу одоо коммунист социалист үзэл баримжаатай хүмүүс үүнийг нь болохоор Thatcher гэдэг нэг Английн ерөнхий сайд байдаг. Тэр Thatcher-ийн үед энэ хот маш тань бас хөгжсөн юм байна л да. Thatcher-ийн одоо хэрэглээний сэтгэлэг бат хүчтэйгээр илэрхийлсэн бэлэг тэмдэг гэж буруутгасан байна. За яагаад бэлэг тэмдэг одоо хэрэглээний сэтгэлгээ гэхээр consumerism гэж үг гэдэг англи хэлэнд. Ерөнхийдөө хэрэглээний эдийн засгтэр суурилсан одоо тийм төлөвлөлтийн бэлэг тэмдэг гэж үзсэн байгаа. За одоо ингээд одоо шинэ labor намыг одоо тооцоо одоо үндэслэлгүй тооцоо боловсруулсан гэж одоо тэр архитектурын шүүмжлэг Owen Hazerly гэж хүн одоо түүний одоо энэ хотыг бол одоо хатуу түш гэж хэлдэг юм да. Одоо хатуу түш гэдэг нь одоо fossil fuel буюу одоо нүүрс те ийм одоо төрлийн түлшийг нэг хэлдэг. Ийм түлшинд одоо суурилсан нийгмийг сүрэл түргэх хамгийн оргил хэлбэр нь гэж энэ хотыг хүртэл тодорхойлж байна. Ер нь бол одоо нэг аятаа таата өгвөл нэгч тодорхойлогдоогоо гэсэн үг. За тэгж байтал одоо сүүлийн жилүүдэд буюу одоо сүүлийн жил гэдгийг би одоо 90-ад он гарсныг л ярьж байгаа шүү. Хүмүүсийн хандлага нэлээд өөрчлөгдсөн. 1997 онд зохиолч одоо Блэк Моррисон гэдэг хүн бичсэн одоо дүрсэлж хэлсэнчлэн энэ хотоо шүүмсэд байсан англичуудын ихэнх нь өөрсдөө Milton Keynes шиг хотод одоо Milton Keynes-ийг санагдуулам тийм газар амьдардаг болсон. Учираас шүүмжилж чадхаа болсон гэж дүгнсэн баг. За яг одоо ингээд англи энэ нэг юм кинонууд байдаг л да одоо 80-аад оны 70-аад оны кинонуудыг үзэх юм бол яг эртний хотууд нь болохоор ингээд одоо detached house гэдэг ингээд бөөрөөр нийлүүлсэн таун хаусууд гэдэг чинь тийм нэг юм бордуу тупын тийм байшингууд байдаг. Эсвэл яг энэ Milton Keynes хотын шиг юм орчин үеийн нэг юм урбан төлөвлөлттэй модернист маягийн барилгуудтай байдаг байхгүй. За би одоо тэр бөөрөөр нийлсэн тэр detached house-д амьдарч байсан. Дараа нь хожим нь өөр нөгөө Лондон хотын өөр дүүрэгт очиход бас яг иймэрхүү хот одоо төлөвлөлттэй модернист маягийн тийм байшингуудтай тийм хэсэгт нь ч бас амьдарчсэн. Тэгээд ер нь бол зүгээр цагаад л зүгээр л эхэндээ би анзаардгүй байсан. Одоо ингээд бодохоор миний тэр байжсэн тэр байшин бол зүгээр сайхан шургуулах шиг байшин байгаа байхгүй нэг юм битэрийн студио өрөө шиг өрөөнүүдтэй студио өрөөнүүд залуу гэр бүл залуучуудад зориулсан тэгээ шургуулах шиг тийм.
Тэгээд би яг тэр нэг төлөвлөлтийнх нь одоо хүрээнд баригдсан байшинд л очиод амьдэрсэн юм шиг. За ингээд одоо нэрийг нь болохоор consumerism гэдэг нь яг нэг уран дансаг юм байхгүй. Сайхан ингээд хэрэглээний одоо сэтгэлгээнд суурилсан гэдэг. За одоо архитектор, дизайнерууд одоо энэ хотыг анхны төсөөллийн одоо тэр одоо энэ хожууд одоо бий болж байгаа одоо хүмүүс одоо үзэл бодол нь өөрчлөгдсөн гэж яриад шүү дээ. Хандлага нь өөрчлөгдсөн. Тэгэнгүүт одоо сүүлийн үеийн архитекторч одоо дизайнерууд болохоор энэ одоо Milton Keynes гэдэг хотын анх гэж баригдуулжсэн төсөөллийг тэр төсөөллийнх нь төлөвлөлтийнх нь одоо бас гоо сайхан тансаг зүйлийг нь сайшааж магтаад хятадууд энэ хот одоо шинэ хот барихаар туршлага судлахтаа энд байнга ирж одоо жинхнээсээ нөгөө туршлага судалдаг. Оо за. Одоо хамгийн чухал нь Milton Keynes-ийг хэрхэн төлөвлөж санхүүжүүлсэн арга нь өнөөгийн Британий орон сууцны хямралыг шийдэх гарц гэж улам бүр яригддаг байсан юм. За ингээд одоо Лондон, Birmingham, Oxford, Cambridge гэдэг хотуудын яг төвсгт нь орших 260 мянга гаруй оршин суугчтай энэхүү өвөрмөц торлсон одоо замын дэд үтцтэй хотод амьдардаг хинтэй ч уулзсан тэр хотын иргэдэн өөрсдийн хотын давуу талыг илэн жоохон гэж хотыгоо магтаж ярих туртай бөгөөд ямар нэгэн байдлаар жоохон ингээд шоолох ч юм уу ингээд эвгүй асуулт асуух юм бол ер нь л нэг хотоо хамгаалаад өмөрөх маягийн тийм өрөлтөө авч ярьдаг тийм. Тэр өстой гоё шүү. Тиймэрхүү маягийн одоо оршин суугчтай хот юм байна. За яг үннийг л хэлж байгаа да тий оршин сууж байгаа хүмүүс учраас. За ингээд 22 сая мод тайрсан байгаа тэр хоттой. 22 сая шүү дээ. Тэр бүм мод тарих байгаа монголчуудад одоо 22 сая хэрэгж онцогдсон юм байна. Тэгээд Жерсигэд Америкийн арал гэдэг. Жерсигэд аралтай харьцуулахад илүү их урт одоо усан замаар усаар ингэж хүрээлэх цот. Усны нөөц. За тийм. 200 орчим нийтийн одоо урлагийн бүтээл гэдэг байгаа. Нөгөө нэг тэр цементэн үхэр мөхөр хэлээд байгаа энэ заяа. Тэр хот барьж байгаа юм чинь тэнд чинь нэг хөшөө дурсгал байх хэрэгтэй шүү дээ. Тэгэл энд тест 200 орчим хөшөө дурсгал янз янзын барьсан юм. Одоо нийтийн эзэмшлийн газар барьж байгаа инсталляц буюу одоо installation гэдэг байгаа янз янзын зүйл одоо жишээлбэл саравч одоо явуугийн цэцэрлэгт хүрээлэн гэдэг шиг юм. Нийтэд зориулсан л юмнууд юм байна. Жижиг сажиг юм усан сан тэгээд усан хориглоо урчих юм уу те? Бүтээн байгуулалт. Хоттоо 300 км урт дугуйн замтай. Оо. За энэ хотоо бүр англичийн нэг яардаар паундаар хэмжлэх хүнд мөндөө империал гэж хэлдэг тийм тооны цооллын системтэй байхгүй юу? Хэмжүүрийн. Тэгсэн чинь энэ хотыг барихтаа бүр одоо метрийн системээр төлөвлөсөн. Тийм болохоор хот доторх хэмжээ нь яард милээр ярихдаггүй. Километр, сантиметр, метр. Тэгээд ингэ нэг юм өөр хот барьсан байна. За энд одоо энэ хоттой залгуулад эртний одоо богдуул гэдэг шиг юм эртний ой мод залах яг энэ тойроод байждаг. За тэр модоосоо ой модоосоо үргэлжлүүлээд 22 сая мод буцаг тарьсан байна. За тэгээд Британи даяараа хамгийн сайхан худалдааны төв гэдэг байгууламж бүхий хот юм байна. За MK гэж өөртөө нэрлэдэг. Milton Keynes-ийг одоо UB гэдэг шиг MK. MK гэж өөртөөх нь нэрлэлдгээр бага нэгтралтай, намхан барилга ихтэй, мод ихтэй, модон хот гэж, forest, ойн хот гэж нэрлэдэг. Ямар гоё юм бэ? Хөнгөн үйлдвэрлэл, өндөр технологи яг нарийн ярих юм бол заримдаа ч хитрхи тавтай тухтай юм шиг санагддаг хүний оршин суух тийм төвлөрсөн суурин газраа гэж дүгнсэн байна. За яагаад энд ингээд хөнгөн үйлдвэрлэл өндөр технологи гэж юм нэхэр би бас нэг юм Францын Тулуз гэдэг хотод очиход тэр Тулуз хотоос нэг дахиад нэг 10 км зайтаагаар жижигхэн хот барьсан байсан. За эхний хамтран ажиллагчаа танилцуулаад нэвтрүүлгийг үргэлжлүүлье. За, хотын түүх нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар ногоон ирээдүйг хөгжил юурэтэй MMS компани хамтран ажиллаж байна. За тэгэхээр MMS компани маань байгаль дээлтэй доктортой хөгжлийг дэмжин шавхагдашгүй эрчим хүчний их үүсвэр болох нарны цахилгаан эрчим хүчний өргөн сонголт цогц шийдлийг харилцагч нартаа хүргэхээр ажиллаж байгаамаа. За, нарны эрчим хүчний зах зээл дэлхийд тэргүүлэх Jinko Solar, Solax Power зэрэг үйлдвэрлэгчдийн одоо Монгол орны уур амьсгал тохирсон шилдэг технологи бүхий бүтээгдэхүүнээр дамжуулан малчин өрөх, газар тариалан, амны орон сууц, үйлдвэр үйлчилгээ зэрэг одоо бүхий л салбарт 30 жилийн баталгаат хугацаатай нарны эрчим хүчний шийдлийг санал болгон ногоон ирээдүйг рүү хамтдаа урагшлах боломжийг нээж өгч байгаамаа.
За хэрвээ одоо та цахилгаан эрчим хүчний дутагдалд орсон одоо цахилгааны төлбөр өндөр гарч байгаа ийм асуудлууд тулгарч байгаа бол нарны цахилгаан үсгүүрээр бас шийдвэрлэх боломжтой. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг бол 77111999 дугаар одоо дотор дугаар 2 гэж залгаад мэдээлэл авч болно. За эсвэл одоо 8966 41 41 дугаараар бас лавлаж болно. Тэгэхээр ногоо ирээдүйг хөгжүүлэх үрээтэй ажиллаж байгаа MMS компанид баярлалаа. Нэвтрүүлэгт хамтран ажилладаг. За баярлалаа. За. Ийм бэ шүү. Нэг компьютер яг нэг юу нэрхэ мартсан сууж шүү дээ. Мэлтэ хотын тухай би бас айгүй гой санагдсан. Одоо Улаанбаатар хотоос бол ерөнхийдөө баг 15 дахин жижиг Улаанбаатар хотын газар нутгаас байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө одоо тэр ногоон байгууламж нь гоё юм. Баг хотын 25% ногоон байгууламж. Тэгэхээр өөрсдөө бүр энэ 22 сая мод тарьсан юм байна л да. За одоо ингээд би тэр нөгөө Францын Тулуз гэж хоттой сарцуулаад ярьжсэн тий. Тэгээд тэр бол нөгөө нэг Airbus гэдэг нэг онгоцны компани онгоц байдаг шүү дээ. Үйлдвэрлэгч. Тэр үйлдвэрийнх нь их төвлөрсөн газар байхгүй. Тийм учраас тэр Airbus-ны үйлдвэрийг тойроод өндөр технологийн энэ одоо аж үйлдвэрийн одоо ажилчид үйлдвэрт ажилдаг ажилчид тэр хавар хот одоо Тулуз хотын тэрүүрх төвлөрж байрсан байдаг. Тэрэн шиг одоо Милтон одоо Кейнс гэдэг хот бол яг одоо энэ Британий бас одоо Конкорд гэж нэрлэдэг дээр үдний тийм онгоц байсан санаж байна. Конкорд гэдэг онгоц байдаг гэсэн. Тэр юм санахгүй байх. За тэр онгоц болохоор ингээд дуунаас хурдан онгоц гэдэг нэрлэлтэй. Тэгээ нэг одоо 2000 онд нэг осол болоод тэр онгоц сүрс. Тэгээ тэрнээс хойш жоохон ингээд нөгөө тэр үйлдвэр нь зогсон байдалд орсон болохоос шуулна Британий хамгийн одоо алдартай Франц, Английн хамтарсан тийм онгоцны компани байсан байхгүй Конкорд гэдэг. За тэр Конкордын үйлдвэрийн нэлээд олон тийм технологийн одоо шийдвэрүүдийг боловсруулдаг тийм одоо үйлдвэрийн газрууд энэ одоо Милтон Кейнс гэдэг хоттой ойролцоо байдаг, хотод байдаг. Тийм учраас хүмүүс ингээд ажил гэр хамаг юм ингээд дундаа цуг ингээд зэрэгцээд орчдөг байсан байгаа байхгүй. За Милтон Кейнс хотын дундуур ингээд дотоор ингээд автомашинаар явж байгаад Милтон Кейнсийн дундуур ингээд явах болох юм бол одоо зорт байхад тэр хотоор нь дайрж өнгөрч юмс тодорхой хотын дундуур явахаар ингээд хот гэдэг юмрс олж харддаг. Ерөнхий юм тархаа тийм ингээд сарин одоо үгүй ингээд тараацсан. Дээр нь нэмээд төвлөрсөн биш юм байна тийм. Одоо ингээд хотын гол одоо чөлөө ойн хотын гол гудамж тэгээд ойн байшин хотын төв мөвгөл ингээд харагдаж тийм байхгүй. Яадаг гэхээр өргөн гудамжтай. Тэгээд дандаа нэг юм дөрвөн замын уулз ирж байх дандаа тойрог замын уулз ирдэг. Тэгээд хотод торлцсон. Тэгэхээр ингээд нэг санаа нь бол нэг зам явж байсан нэг тойрог зам. Тэгээд дөрвөн тишээ замтай. Тэгээд л ингээд тэгэхээр нэг харахаар нэг юм нэхмэл хувцс шиг харагдана гэсэн. Манайх ч юм болохоор ингээл уулзар болгон тэр очиод гацаал төвчөрдөг. Эн чинь нэг юм тэгэл төв рүүгээ бөглөрсөн маягтай байдаг шүү дээ манайх. Тэхгүй юм байна тий. Яг энэ хот бол өөр л дөө одоо нэг шинээр төлөвлөсөн хот. Тэгээд хүний хаамын тоо цөөхөн 40 талдаа бас байгаа юм. Гэхдээ тэр тойрог замаар одоо уулзрыг шийдэх асуудал бол яг үнэ хэлэхэд бол олон газар бол одоо төгжирдгүү гэдэг тэрээр алдартай уул нь бол. Гэхдээ манад яагаад ч тойрог замд их дурггүй. Тойрог замд нь мөргөлддөг ч юм уу. Тэгсээр байгаа тэр хамгийн тойрогудаа ингээд дөрвөн зам болгоцсон. Одоо энэ Баян бүртийн тойрог орно үсттэй. Орно шүү дээ. Их төвөгтэй тойрог байна. За, уул нь бол тэр их гайгүй юм байгаа юм л да. Тэгээд яг тэр хүмүүсийн онцлогоос нь хамаардаг гэж болох юм. За тэгээд яадаг вэ гэхээр тойрог зам нь одоо торлсон сүлжээгээр заацмын сүлжээтэй. Айлууд болон одоо үйлдвэрийн хорооллууд нь өвстэй толгод хус нарс нохоо шуур бүрхэгдсэн тэр бутныхаа цаана очдөг. Тэгэхээр гэж яг хотоор ингээд явж байгаа мөртлөө ерөөс юу ч болт. Нэг айхтар тийм өндөр байшин мэшин одоо бид төвд нь явж байна. Одоо тэр ингээд явж байгаа тийм мэдрэмж их бах төрүүлдэг гэж байгаа юм. За тэгээд одоо Вестминстерийн их сургуулийн одоо хот судлаач одоо Марк Клепсоны хэлснээр энэ бол одоо хөдөлгөөнтэй хот. Чөлөөтэй, хөдөлгөөнтэй автомашин болон харилцаа холбооны технологиор холбогдсон орчин үеийн орчин юм аа. Тэгээд бид бахарах ёстой нээлттэй олон төрлийн одоо олон төрөлт хот гэж өөрөө дүрсэлсэн байгаа. За тэгээд тэр одоо Вестминстерийн сургуулийн одоо хот судлаач Марк Клепсон гэдэг хүн бол өөрөө энэ одоо Милтон Кейнс гэдэг хотод амьдардаг. Учраас одоо тэр хүний одоо дүгнэлтийг одоо юу гэх юм бэ? Эсэргүүцэх ч юм уу шүүгээд одоо би яах вэ? Ямарсан хотын нэрд бол өөрсдөө тэгж үздэг. За Их Британий одоо хамгийн хурдан өсөж хөгжиж буй хот нь одоо албан ёсоор хот гэдэг
гэж одоо зарлагдаагүй их удас. За одоо ингээд оршин суугчид нь өөрсдөө тэр хотыгоо баг хотл гэж үздэг болохоос ер нь Лабесар хот гэж үзэгдэг, тооцогддог их удсан байгаа. Жишээ нь одоо UB гэдэг шиг MK хот нь одоо Milton Keynes хот нь өөрийн гэсэн хиллэгтэй ингэнэ. За одоо захын хороол ер нь хорооллуудыгаа жишээлбэл одоо grid squares буюу одоо торон дөрвөлжин гэж нэрлэдэг. Тэгэхээр яг нэг санаа нь болохоор одоо англиар бол district гэж нэрлэдэг байхад энэ хотод одоо дүүргүүдээ grid square гэж нэрлэдэг байхгүй. Тэр нь одоо ингээд торлсон дөрвөлжин гэж. За ундаг дугуйны зам биш үү? Тэрийг одоо улаан зам буюу red ways гэж нэрлэдэг. Subway шиг red ways. Яа тэгэхээр ундаг дугуй явдаг зам гэдэг улаанаар будцсан байхгүй юу? Тэнгүү тэрийг ундаг дугуйн зам гэж нэрлэж байгаа. Улаан зам гэж нэрлэж байгаа өнгөөр нь. За тэгээ фосфо хэвтэй замуудыг одоо V8, H3 гэж нэрлэдэг. За одоо чи анзаараарай. V8 гэдэг чинь V гэдэг чинь одоо нөгөө босоо гэсэн үг юм. Одоо ингээ газрын нүрээ босоо V буюу vertical гэсэн үг байхгүй юу? За V8 гэдэг нь одоо босоо тэнглэгийн 8 дугаар зам гэсэн үг. V2 3 гээд 1 2 3 гээд явна. Хөндлөн замаа болохоор H3 гэж жишээлбэл нэрлэхэд horizontal буюу хөндлөнгийн 3 дугаар зам, хөндлөгийн 4 дугаар зам, хөндлөгийн 5 дугаар зам гэдэг. За одоо чи тэгвэл чамд юу шиг харагдаж байна? Тооны дэвтэр шиг санагдаж байгаа үстэй. Яг тэгж шít ингээд нөгөө торолцоо хот болохоор босоод иддгээр зам. Тэгвэл шатрын хөлөг гэж байдаг штэ. Тэр чинь ингээд нэгээс 8 тэгээд А-гаас ингээд A B C D H гэдэг ингээд явдаг штэ. Тэгээд одоо шатар чинь нүүдэл хийхдээ эндээс одоо юу гэдэг B-гийн 2 руу нүүн гэдэг тэр солилцлоор нь онгоц буудаж байгаа юм шиг нүгж байгаа штэ. Тэрийг бид нар олж байгаа штэ. Яг тэрэн шиг хотынхоо тэр нэг хотоо ерөөхдөө торолцож байгаа учраас одоо жишээлбэл V8 H4 гэд нэрлэх юм бол за V8-ийн тэр хавцаа тэгэд ээж хөндлөнгөөрөө энэ зураас тэр онгоц буудаж байгаа юм шиг хэлж. Тэгж байрлалаа зааж болдог гэсэн үг тийм. Санаа нь бол тийм ба. Амархан юм биш үү? Гоё юм биш харин. Иймэрхүү төрлийн хот бас байна мэн. Одоо Вашингтон DC нэг иймэрхүү маягтай байдаг хот. Яг шатрын хөлөг шиг одоо хэлж болно. За тэгэд төв хэсгээ болохоор хотынхаа төв хэсгээ болохоор CMK гэж нэрлэж байгаа. Тэрний өгтөр Central Milton Keynes гэсэн санаа юм тэгээд. За тэгэхээр хотын төв гэхээр тэгээд CMK явнаа гэх нь шүү дээ. За. Тэгэхээр Milton Keynes хотыг одоо барьж санхүүжүүлсэн арга барил нь одоо Британий орон сууцны шийдвэр хямралыг шийдэх гарц гэж одоо олон хүмүүс ярьдаг болсон юм байна. Milton Keynes удахгүй 60 нас хүрнэ. Milton Keynes хот хит модернист өнгө аяс хотынхоо аяс одоо Milton Keynes-ийн тэр одоо хит модернист өнгө аяс нь бол одоо энэ хотынх нь хөрийнх нь өв соёл болон хувираад сүүлийн 10 гаруй жилийн амжилт алдаа дутагдал бүхний 7-10 жилийнх нь тусгал болж хувирсан. Энэ хот бол анхдагч хот байсан гэж байгаа. За юугаар их анхдагч хотыг чинь одоо урбан соёл уу одоо бид нар Улаанбаатар хотод ч гэсэн ашиглагддаг энэ олон зүйлээрээ цааш нь одоо хотын амьдралд одоо соёлыг нэвтрүүлсэн байна. Жишээлбэл би нэг юм мэдх юм байна. Нөгөө нэг юм робот удирдлагатай автомашин нараа бас анхдагч юу? За тийм. Энэ одоо нэлээд сүүлийн гарч ирж байгаа гэсэн үг байхгүй юу? Тийм. Одоо орчин үе тал руу. Би одоо бүр хамгийн эртний одоо анхдагчдын нэг нөх юм бол одоо кинотеатр гэдэг нэг хоёр залтай ч нэг залтай байдаг бол одоо энэ Шангрила шиг юм 10 20 30 нэм кинотеатрын залтай тийм одоо кинотеатрыг барьсан байгаа юм. За тэгээд одоо Peace Pagoda гэдэг чи одоо инх тайвны сувраг гэх юм уу та. Инх тайвныг бэлгэсэн сувраг барьсан байгаа. Английн хот шүү дээ. Тэгээд Pagoda чинь зүүн өмнөд Аз буюу буддын одоо соёлын юм байгаад жидэг тэгтэл тэнд. За бараг л анхны нийтийн хэрэглээний одоо хязгаарг усан сан гэж нэрлэдэг байгаа. Тэгээд ерөөсөө ингээл open байждаг, нэлттэйждэг тийм усан санг байгуулсан байна. За ингээд урт өргөн замууд нь одоо жолоочгүй машины туршилтын тал руу болсон гэж байгаа. Тэгээд одоо тэр нөгөө нэг саний хэлдэг робот гэдэг чинь одоо тэр болж байна гэсэн үг. Яа тэрийн хот өөрөө юм нэгтршил одоо дэд үтсэн маш сайтай. Маш цэвэрхэн ойлгомжтой хот болохоор тэнд туршилтуудыг хийж эхэлсэн гэсэн үг. Тэгтээ одоо энэ мэдээлэл бол одоо ер нь бол одоо ингээд англичээр автомашин их үйлдвэрлэх улс шүү дээ. Тэгэхээр одоо цахилгаан машинуудынхаа тестийг энд хийдэг гэсэн санаа. За тус хотод одоо ингээд одоо бас нэг одоо шүүмжлэгч нар одоо янз янзын шүүмжлэх хот одоо урбан хотыг шүүмжилдэг. Ер нь бол энэ британчууд ер нь их өндөгч хүмүүс дээ. Ер нь хизээний шар сонин сэтгүүл нэг алдартай. Тэгээд одоо наадхан зүгээр жишээлбэл одоо ингээд өөр газар бол энэ одоо муу нэршил болсон юм хотын янз янзын соёлууд байгаа. Жишээлбэл ачиг хандлага, захын хороо бол тэгээ хотоос гарч шопинг хийдэг тий.
Одоо ингээд ийм хотод байдаг байхгүй. Тэгээ худалдаа авалт хийх төвүүд тэгээд одоо жишээлбэл одоо за яг нь би бол Нью-Йоркийг мэдх юм байна. Дис Вашингтон тэгжэн санаж Барселона хот мотуудад болохоор хотоос жоохон гараад машинтай яваад маш том юм бүр юм хотын худалдааны төвд очиж одоо шопинг хийдэг. Тэн бүх төрлийн одоо юу гэдэг нөгөө нэг брендийнхэн дэлгүүрүүд нь байдаг, аутлет нь ч байдаг. Тэгээд эндээ хоолунд идээд баг идэж байгаа тоглож боглоод юм аваад нэг өдрийн ажил болдог. Иймэрхүү концепцийг хамгийн анх энд хийгээд захын хороол гэдэг зүйлийг бий болгоод ингэсэн чинь Британий бусад газрууд хотууд бол ийм биш байхгүй. Хотынхон төв рүүгээ ингэ шавсан байдалтай Улаанбаатар шиг байсан. Ер нь бол тийм зохион байгуулалт. Гэсэн чинь энэ хот ганцаараа ийм бөгөөд энэ хотод хамгийн сайн ажилтдаг юм. Өөр хотод ерөөсөө ингээд ажил хэрэг болж чадахгүй ингээд болохгүй бүтэхгүй яваад. Тэгээ одоо манай чинь 100 айлыг гаргаж чадахгүй яваа, наран туулыг гаргаж чадахгүй яваад шүү дээ. Тэгтэл энэ Милтон Кейнс гэдэг хотод болохоор энэ маш сайн хөгжсөн байт юм. Тийм болохоор британчууд үртэл гайхдаг яа гэхээр нэг улс дотор хоёр өөр үзэгдэл яваад байгаа байхгүй. За тэгээд одоо бас мэдээж хотын хойно орчин үеийн энэ хотод бол одоо дунд насны хямрал гэдэг шиг тийм хямрал нүүрлсэн байна. Орон нутгийн оршин суугчид архитекторууд одоо энэ хотын өвөрмөц онцлог чанаруудыг одоо хамгаалж авч үлдэхийн тулд бас тэмцэл хийж эхэлж байгаа. За энэ яадаг вэ гэхээр нөгөө нэг олон тарилгын талбай хөгжүүлээд ингээд хааж нүдээд одоо цэцэрлэгт хүрээлэн олон сая мод тарьсан байж итэл энд нь ч тийм юм барьчмаар юм байна, тэнд нь тийм ч юм барьчмаар байна гэдэг барилгын компаниуд, үйл хөдлөлийн компаниуд хуруу умсаас зоож ирсэн. За үүн дээрээс нь нэмээд одоо хүмүүсийн хэрэлт хэрэгцээ, орон сууцны эрэлт хэрэгцээг хангахын тулд одоо илүү нэгтрэлтэй тэгээд бүх юм нь алхаж болох учраас зайд оршдог хотын хөгжлийг одоо хөгжлийн хандлагыг илүүд үзсэн хотын захиргаа бас тиймэрхүү хотыг одоо энэ зай завсраар нь дүүрэн байшин барих гэж одоо их бодож байгаа юм байна. Одоо юу? Тийм тэгээд одоо хотын иргэдэнд тэрнтэйг одоо тулгараад одоо эд сайхан халуун яриа өрнөж байгаа гэж ойлгохоор яг одоо Англи одоо өглөөний 8 цоглох чинь. Тэгэхээр одоо ярих гэж байгаа гэсэн үг тийм. За төгсөө. Өглөөний 9 цоглох. Хоёлаа зараагийн хамтран ажиллаж хэлж байна. Өглөөний 9. За одоо л яг асуудал шийдэгдэх чинь гэдэг тийм. За нэвтрүүлгийн дараагийн хамтран ажиллагчаар Skytel компани хамтран ажиллаж байна. За Skytel-ийн үйлчилгээг сонгоод мөрөөдлийн хөлөг онгоцоор аялаарай гэсэн хөөрхөн одоо урамшуул төлбөр зарласан байгаа юм байна. За Тэнгис далайн дээгүүр хайртай үнтэйгээ мөрөөдлийн аялалдаа гармаар байна уу? Тэгвэл тань зориулсан Skytel-ийн шинэ урамшуулал эхэлсэн. За энэ урамшуулалд ороод хосоороо мөрөөдлийн хөлөг онгоцоор аялах эрх бусад одоо олон дижитал бэлгүүдийн хамт бас эзэн болох боломж байна. За яах вэ гэхээр одоо шинэ хэрэглэгч болох за дижитал картаар дансаа цэнэглэх, дата багц авах, за эсвэл одоо хэрэгжилж байгаа багцаа ахиулах. За энэ методо бусад үйлчилгээг аваад урамшууллын эрх цуглуулад мөрөөдлийн хөлөг онгоцоор аялах 3-3 хосын нэг болох. 6 хүн байх нь шүү дээ. Болохоос гадна бусад дижитал бэлгүүдийн эзэн болох юм байна. За урьдчилсан төлбөрт үйлчилгээний хэрэглэгчид маань 11,000, 14,000, 21,000 гэсэн төгрөгийн одоо үн бүхий картаар дансаа цэнэглээд тэгэд одоо мөрөөдлийн хөлөг онгоцоор аялах эрхээс гадна сар бүр тодруулах iPhone 16 гар утасны эзэн болно. Бүр сар болгон одоо ийм азтан тодруулж байгаа юм байна. За энэ урамшуулалт хөтөлбөр маань одоо азтнаа 2025 оны 4 сарын 30, 25 оны 5 сарын 30, 25 оны 6 сарын 30 гэсэн өдрүүдэд тус сошиал хуудасаараа шууд тодруулах юм байна шүү. Юу юугүйл болох гэж байгаа юм да. Харин тийм ээ. За тэгэхээр амжаарай л гэж хэлэх юм. Тийм өстой 16 гар утас нөгөө нэг юу гэдэг вүлээ бурхан минь надад аз хайрлаач юу хайрлаач гэсэн чинь суглаагаа аваач гэдэг шиг манайхан бас гоё ийм гоё 97 цагтай хосороо сайхан аялах ийм гоё азтны нэг болох юм билүү эсвэл одоо iPhone 16 гар утас очих юм билүү хэрэглээндээ тааруулаад энэ одоо урамшуулалт нь орж болох үйлчлэгээнүүдийг авч ашиглаад бас азтан болоорой 1815 гэсэн утасны дугаараар лавлаж дэлгэрэнгүй мэдээлэл авна. За тэгээ Skytel-ийн байгаа салбаруудаар манайх ороод бас лавлаад асууж болно. Facebook пэйж хуудасаар нь асууж болно. Тэг хамтран ажиллаж байгаа Skytel компанид баярлалаа. За мөрөөдлийн хөлөг онгоцоор явах нь даа. Энийн урд л нэг юу лээ Титаник тах хэрэгтэй юм шүү. Жинхэнэ Титаник чинь хийх хэрэгтэй юм шүү. Тэг зураг авна гэдэг. Харин тий. За амжилт төсөө тэгээ Титаник зураг оруулаарай. За ингээд Милтон Кейнс хотын бас нэг үйл явдал нь юу гэхээр 1960-ад онд ер нь нэг том үйл явдал болсон юм байна. За юу гэхээр одоо 1967 онд албан ёсоор шинэ хот гэж тунхагласан юм байна. Өмнө нь 1946 онд
шинэ хотын хууль гэдгийг англичууд батлаад тэр хуулийн дагуу Stevenage, Cumbernauld, Crowley зэрэг одоо хотуудыг одоо байгуулсан юм байна. Milton Keynes гэдэг одоо энэ хотууд. Энэ одоо хотууд бол миний мэддэг хотууд байна л да. Stevenage байна, Cumbernauld, Crowley ч гэсэн мэдх юм. Тэгээ энэ хотуудын нэгэн адилаар Milton Keynes өөрийнхөө шинэ хотыг байгуулахар болсон гэсэн. За тэгэнгүүт одоо Stevenage, Cumbernauld, Crowley зэрэг хотуудын төлөвлөлтөн дээр одоо өрөвдийн хотынхаа нөгөө төлөвлөлтийн алдаанууд бүгд илт харагдчихсан юм. За ингээд одоо тэр хотуудыг жишээлбэл хэл мэдээллийн хэрэгслэр одоо нэг одоо яг л уламжлалт ёсороо хотын нийгмийн одоо үйлчилгээ гэж яддаг, нийтийн үйлчилгээний дутагдал, анги дагуурга, ялгаатай байдал, тэдний хоорондын одоо зааг ялгааны дутагдлыг одоо дурдаад тэгээд одоо шинэ хотын уйтгар гэж нэрлэдэг байсан юм энэ хотуудыг. За шинэ хот байрлаа ямар ч ялгаагүй дахиад нэг тийм бөөн асуудал хүмүүсийн хуваагдаж нэгсэн юм хогийн хот байрлаа гэсэн маягаар шүүмжилдэг. Тийм болохоор Milton Keynes хотын төлөвлөгчнөр ер нь өөр байх хэрэгтэй гэж үзсэн юм. Тэгээд хотын төлөвлөгчнөр өмнөх шинэ хотууд одоо хэтэрхий хатуу бүтцтэй, уян хатан байдал муутай, органик өсөлтийн боломжгүй байсан гэж үзсэн. За тийм болохоор хотын ерөнхий төлөвлөгөө гаргасан архитекторуудын багийг ахалсан Ричард одоо Левелин Денис гэж нөхөр ирээдүй бол ер нь тодорхойгүй байдаг. Тийм болохоор ирээдүйг одоо ер нь төсөөлнө гэдэг бол өөрөө хэцүү. Ийм төрлийн төлөвлөлтөнд таамаг дэвшүүлэх бол угаасаа утгагүй. За тэгээд яг одоо хотыг аль болох чөлөөтэй уян бүтцтэй байхаар загварчлах нь эргээд нөгөө нэг хүмүүсийн хэтэрхий одоо баригдмал орчинд төгжихгүй байх. Одоо энэ бол одоо манай монголчуудын одоо Улаанбаатар хотын баг ихэнх иргэдийнх нь өөрсдийнх нь нөхцөл байдал шүү дээ. Тийм шүү дээ. Өмч хөрөнгөөр өөрийнхөө одоо мөнгөөрөө хөрөнгөөрөө ингээд өмч худалдаад авцсан тэндээ амьдарч байгаа. Тэндээ амьдарч байгаа хүмүүс нь тэр орчин нь ингээд хөгжихгүй, улам дороотод ирэхээр нүүж явах хэрэг хэцүү. Дараагийн байшин хаана байх вэ? Тэндээ бүх юм төлөвлөсөн байж идэг. Тэгэхээр ерөөсө тийхгүйгээр энэ нөхцөл байдал ирээдүйд ямар ч байж болох, ирээдүйд тодорхойлшгүй гэж үзсэн учраас загварчлаа тэрэн зориулаад задгаа одоо уян хатан байхаар загварчилсан гэж хэлсэн. За ингээд одоо тэг төлөвлөгтөө одоо тойрог уулзууруудаар холбогдсон замыг одоо торлсон одоо замын сүлжээгээр холбоод за зарим одоо оршин суугчид өөрсдөө тэрийг ярьд юм дээрээс нь харахаар нэг юм сүлжмэл хувцас шиг нэхмэл гээд байгаа. За тэгээд одоо Сан Франциско хот бол одоо ингээд шууд ингээд уул хад ингээд өндөр тов толгойхоор ингээд шугам тавьж байгаад ингээд зүсээд дөрвөлэн хуваацсан байдаг бол англи маягийн романтик маягаар хаваасан гэж яаж вэ гэхээр ингээд уул тав толгой тэрэндээ тааруулж ингэж найруулсан маягтайгаар. За ингээд дахиж мөрийсэн ч хүртэл байна гэж байгаа тэр нь. Гэтэ тэр нэг тийм муухайгаар биш. Тэ төлөвлөгөөний дагуу хотын 40% ногоон байгууламж эзэлж үерийн усыг барих нуур бүхий 2 хөндөй одоо газарт одоо нуур байгуулсан. Тэгээ тэрийгэ дагсан цэцэрлэг төрөлм барьж үлдээсэн ба. За энэ нь одоо эргээд яаж вэ гэхээр маш их устай одоо үертэй жил бол тэр усыг хадгалж нөөцлөл. Ингэснээр нэг уур амьсгалын өөрчлөлтийн үеэр одоо хит их бор ус орохтой тэгэнгүүт нь хот усан давтах илүү янзын аюулуудаа сэргийлснээр айгүй тийм ирээдүг харж идсэн төлөвлөлт гэж ерөнхийдөө одоорт үзэж байгаа. Хиймэл нураар шийдсэн бас л романтик юм те. Тэгээ тэрэн дээр ч хүмүүсээс амран зугаална те. За дээр нь нэмээд одоо Америкийн одоо торлсон хотын төлөвлөлт гэдэг бол Америкийн гэж ихэнхдээ нэрлэгддэг юм байна л да. Гэхдээ Чикаго хотыг дуурайс нь тодорхой хэмжээний санаа авсан зүйл байгаа боловч яг энэ хотын төлөвлөлт дээр бол эртний грек Хятад тэгээд 19-р зууны Парисыг энэ одоо хотын түүх нэвтрүүлгийн хамгийн ихний нэвтрүүлэгч үү Парис хотын тухай ярьсан. Тэрэн дээр Парис хотыг төлөвлөгч Хаусманы шинжилт зэргийг судалж энд шингээсэн юм байна. За ингээд одоо торлсон бүтцэн хөдөлгөөнийг тэнцвэржүүлж эрчим хүч холбоо бохир усны системийг тодорхой байршуулах боломж олгодог төлөвлөх. Ингэснээрээ энэ бүтцэн 1 км-ийн одоо шоо дөрвөлжин хэмжээтэй одоо хорооллуудыг одоо grid square-уудыг байгуулж энэ дотор нь орон сууцны хороо бол баригдаад тэгээд энэ дотор нь одоо ажилчид, менежер ер нь бүх төрлийн нийгмийн давхаргын хүмүүс цуг амьдарч болох утсаар шийдсэн. Дээр нэмээд дэлгүүр сургуулиас гадна Advanced Factory Units буюу дэвшилтэт үйлдвэрийн одоо цех нэгжүүдийг байгуулснараа энэ бүр дундаа ороод холилдон байгуулсан гэсэн санаа авч байгаа. За ингээд одоо энэ үеийн одоо хот байгуулалтыг хадгалж үлдсэн Британий киноны үндэсний архивын хадгалж байгаа нэг баримт богино хэмжээний кино байт юм байна. Тэрэн дээр ийм байт юм байна л да. Хөдөө тал нутагт тэр чинь нэг шошийн тал байгаа шүү дээ. Тэн дээр тийм байшингууд эхний ирээдүйд баригдах эхний байшингуудын жишээнүүдийг тайлбарлаж ярьж явахдаа сэтгэл хөдлөлтөд дуу оруулагч ингэж хэлсэн байдаг гинэ. За одоо тань шиг таны мэрэгжил нөх нөхөр. Энэ хот
шинэлэг сэтгэллээтэй залуусыг татах болно. Энэ нь хотыг уламжлалт төвлөрсөн загвараас салгаж, Калифорни хот төлөвлөгч Мельвин Веберийн ойр оршихгүй хамтын амьдрал гэж нэрлэдэг тийм томьёолол байт юм байна. Яг зэрэгцэд байхгүй мөртлөө нэгдээр амьдарч байгаа юм шиг мэдрэмжийг төрүүлдэг. За тэгээд тэр тухай үзэл санаанаас одоо нэлээх онгодоо авсан тийм төлөвлөлт. Би биесээ хол байсан хэдий ч нэгт холбоотой байх гэж яриад байгаа юм. Өнөөгийн яг энэ хамгийн одоо ойлгомжтой хэлбэр нь юу вэ? Юуны одоо саний төлөвлөлтийн зүгээр яг өнөөдрийн нөхцлөөр бол энэ бол интернеттэй адилхан гинэ. За чи хол надаас байгаа мөртлөө өчтөр оройж байгаа хойш над руу баах юм бичээл зохиолоо өгмөг гэл яг хажууд байгаа юм шиг байгаа шүү дээ. Үгүй яг тийм юм байна. Тэгээд энэ юм сүлжигдсэн байдал нь хүртэл яг тийм байна тий. Тэгэхээр чивдэр биэндээ саад болохгүй. Тэгсэн мөртөө байн холбоотой байж болдог нэг иймэрхүү маягийн одоо интернетийн ирэн шиг харагдах ирээдүйн хот гэж дүрсэлсэн юм байна тэр нэг кинон дээр. Гой дүрсэлсэн байна. За харин тийм. Ингээд яг надад таалагц учраас ялангуяа энийг сонгуулж авч байгаа юм л. За ингээд 1970 онд ерөнхий архитектор Дерек Волкер одоо Төв Милтон Кейнсийг байгуулахын тулд шашны тариалангийн талбай дээр 5 залуу архитекторыг томилсон юм байна. За тэд Стоунхенж пирамидаас эхлээд Лей шугамуд хүртэл гэдэг нууцлаг янз янзын тийм зүйлүүдийг судалж сонирхдаг тэрнх татагддаг архитекторууд байсан юм байна. Тэгээд Крис Вудярд одоо аяллаа одоо машин гэж байдаг чинь санжийн дотор нь унтаа явдаг тийм машинтай ирсэн. Тийм амьдчдаг. Тэг одоо camper van гэж нэрлэдэг байгаа. Тийм автобусанд хөслөөд ирсэн. Хендрикс нь болохоор Боб Диланы тоглолтыг үзэхээр яваад байдаг. Одоо тэр нөгөө хин Крис Вудярд нь болохоор тийм машинтайгаа ирээд тэр хотод тэр тариалын талбай дээр ажиллаж байгаад оройн муудаг мараас зам уу гарахаар тэр Жими Хендрикс одоо тий Боб Диланы тоглолтыг үзэхээр яваад өгдөг. Тэгсэн чи Кен Бейкер нь болонгууд одоо тий гутлаа өмнөнийхөө шуумганда гутлаач ихсэн маягийн тийм загварлаг хуцтай байсан гэж ярьж байгаа. Тэгснэ Лондоны UFO гэдэг клубүүдээр очиж одоо альжаалаа тайлдаг маягийн тийм залуучууд байж байгаа. Одоо ажлаа хийхийн хажуугаар тийм мэддэг гэсэн ч байгаа. За ингээд одоо энэ хотыг төлөвлөж байна. Энэ одоо цахилгаан тасардаг, ажил хаялт гардаг. Тухайн үед чинь Маргарет Тэтчерийн 90 үед 70-аад онд чинь айхтар үйсэн баг. Газрын тосны үн нэмэгдээд, огцон нэмэгдээд, юмны үн нэмэгдээд ажилчид олноор ажил хаяад. Одоо Вилли Эллиот гэх кино үзчихсэн үү? Нэг Валетчи хүүгийн тухай ордог. Тэрний аав нэгэд үл дүрээсээ халагдаад тэгээд нөгөө нэг гэрэн даарад байгаа учраас гацуур муудаа төлдөг хэсэг мэсэг гэдэг байхгүй амар тийм уянгийн. Яг тийм үед байж хахад эдгээр энэ хотыг зөрөөд романтикээр ингээд төлөвлөсөн явж байсан гэсэн бол. Тэд нар бүр ингээд харанхууд ажилтдаг байсан. Заримдаа бүр ингээд 2 3 7 хоног амрахгүй ажилтдаг. Гэт Милтон Кейнсийг босгосон байна. За одоо нэг ингээд асууж байгаа. 1972 онд хин нэг нь надаас энэ олон зогсоод юунд хэрэгтэй юм бэ гэдэг 20 эдэн мянган автомашин зогсвол гэдэг асуух юм бол бид үзэгний үзүүрээр түүхэн одоо түүхийг бичижсэн хүний хувьд гэж боддог байсан хүнийд бол бид бол тухайн үеийн хэрэгцээг хангах гэж биш ирээдүг төсөөлж зурж ирсэн юм а гэж хариулдаг байсан гэж байна. За ингээд одоо Кумбернолд зэрэг бусад хотууд шиг хотынхон төвийг байшингаар дүүргэж цементээр юм босгоогүй. Одоо CMK буюу одоо Төв Милтон Кейнсийн өргөн чөлөөнүүдийг бариад одоо тэрний үзүүр хэсгүүдийг гэж харж байгаа шүү. Одоо Корниш гэдэг Корноос ирсэн, Корнуолоос ирсэн боржингоор чимээд Лондонгийн хаврын модыг тарьж одоо Plain одоо Trees гэж нэрлэдэг. Тэр модыг тарьж гэж годомжод тогтчихсон байна. Замуудыг одоо дээш өргөж, доош буулгаж гэж байгаа юм. За одоо яа нөхөр юм санаа нэг бол автобусын дээгүүр явна. Зарим газар нь доогуур явна. За энэ ямар учиртай ингэ тэгэнгүүт газрын төвшин биш үү? Тэр үл зөвхөн явган зөвлөгдөж. Тэгэхээр чи явган явж байгаа юм бол чи нэг авцам ороод ирэхээр дээгүүр нь гарахгүй. Чи чигээрээ л явна. Харин тэр машин доогуур юм уу дээгүүр нь гарна. Төв хэсэгтэй. Тэгэхээр энэ бол яг явган зөвлөсөн хот байхгүй. Одоо чи ингээд одоо гүүр мөр даваа явахаар өгсөөл уруудаал бөө юм өндөр ингээд машин даваа эрэхтэй хүн тэгээд зогцдог маягтай. Тэгэх юм бол тийм бишээр одоо ирээдүг төсөөлсөн байна. За ингээд одоо харагдаж байгаас шал өөр хот. Энэ хот бол ерөөсөө 100% одоо явган зорчигчдод зориулсан хот. Явган зорчигчд маш ээлтэй. Милтон Кейнсд шат байдгүй гэдэг хожтой үгтэй. Явган зорчигч шатлаар өгсөхгүй чигээрээ л явна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бүр анханаас нь тооцсон учраас тэрэгтэй хүн шатаар өгсөхгүй гэж хотоо төлсөн. Яг нэг иймэрхүү хүмүүст зориулсан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй зориулсан хэсгүүд нэм харанхуй бүүдгэр биш мод цэцэг ногоо ихт айгуу гоё идэг гэд тий. За энэ чин хот гэдэг чин зөвхөн машинтай хүн шийдвэр гаргаж дарганарт биш байхгүй. Одоо цалин хөсөлтөө бит хоёр шиг хүн биш. Энд чин хөгшин хүн амьдарч байгаа. Чиний аав ээж байгаа. Хүүхэд байгаа. Хүүхэд чинь байгаа. Хүүхэд чинь аюулгүй
ямар нэгэн зам хөндлөн гарахгүйгээр дугуйгаа өнөөд явган яваад гэр орондоо очдог байх хэрэгтэй гэдэг загвараар хотыг бодож олсон байна. За гүүрэн доогоорох замууд нь харанхуй аимшигтэй биш нээлттэй гэдэг ба шүү дээ. За ингээд одоо юу яаж байгаа зарим нэг газруудаар болохоор ингээд хүмүүс ингээд зам хөндлөн гарахд зориулаад ингээд замуудын ингээд доогуур нь оруулцдаг. Одоо жигээл явж байнгут одоо машин замшин доогуур нь гараад гэсэн. Одоо бид нар болохоор дээгүүр доогуур нь гараад байгаа шүү дээ. Нүхэн гарц марцаар гараад. Тэгээд бороо оронгууд нөгөө нүхэн гарц нь усаар дүүрээд хүн явхаа болоод сэлхээрс нааш гарахаар болдог. Иймэрхүү төгсөл байдал биш. Надад тэр одоо Улаанбаатар хотын ядаг одоо 100 болж байна. Бороо орно. Уртын хариалтаас гадна энэ хотыг яагаад машин төлөвлөсөн нь маш сайн тодорхой харагддаг үе байхгүй. Бороо орохоор. Машинтай хүмүүс бол сайхан ингээд явж. Явган хүн явах боломжгүй болоод тэр хүн дахь машинаа унана гар өргөө таксин цуун машины эрэлт шууд нэмэгдэнэ. Тэгээд дахиад түгжирнэ бүгдээрээ л түгжирнэ. Ингээл болоо. За. Тэгээд бас их сонирхолтой тэр Бейкер одоо өөрийнхөө хотыг дорсоо одоо Camden Town гэдэг чинь Английн одоо дүүрэг байхгүй. Camden Town-а төсөөлж бас тэр зарим хэсгийн элементүүдийг Лондонгоос оруулж ирж хийсэн байт юм. За энэ одоо бас төлөвлөгчийн өөрийнх нь бас юу бах те нөгөө нэг өөрийнх нь бас давуу тал эрхээрийн дагуу гэр орноо санагддаг байна. Давуу эрхийн дагуу гэдэг шиг. За ингээ гудамжны гэрэл нь бас одоо ялгаатай бөмбөлгийн хэлбэртэй янз янзын одоо өнгөтэй. Нэгэн урсгал төмрөөр хийгдсэн одоо торон сандлууд байдаг. Төмөр торон сандлуудыг их барьж исэн юм эднэр. Тэгсэн чинь тэр нь одоо энэ хаа сайгүй хийгддэг гэсэн дизайны загварлалц одоо хотуудыг гэж хэлэх юм. За тэгээд дэлгэрэнгүй деталь бүрийг анзаарсан бас мэдээж хэрэг зардалтай болж таарсан. Ингээ Милтон Кейнсийн баг бүх архитектор төсвөө хэтрүүлж хотыг төлөвлөснийгөө баатарлаг үйлчлэж бас бахархдаг юм байна л да. Ямар сандаа жижиг төлөвлөгөө битгий гаргах хэмээн 1970 онд Милтон Кейнс хотын хөгжлийн корпорацийн ерөнхий менежер болсон Фред Роч гэдэг хүн өөрөө тийм өрөөтэй байсан. За тэгээд тэдний хамтран зүтгэгч нь Street Fighter гэдэг чинь гудамжны зодонч гэдэг шиг тийм хочтой юм нэ. Яаж гисэн чинь одоо зөвхөн ярианаас гэж байгаа шүү. Роч нь байгаль орчны яам дээр зул сарын өмнөх өдөр 23-24-ний өндөр очиод төлөвийг авч яваад нэг ч албан тушаалтан батлахгүй л явахгүй гэж шантажил зүтгэгчээр батлуулж авч ирсэн түүхтэй гэж. За ингээд нөгөө нэг бас барилгын ажлыг торлсон одоо сүлжээний хамгийн одоо захаас нь эхлүүлэхийг төлөвлөж шаардж ирсэн. Цаад санаа нь юу гэхээр одоо ингээд торлцсон юм төлөлт байж байгаа юм. Төвөөсөө эхэлж ингэж хийхдэггүй. Дандаа захаасаа ингэж эхэлнэ. Татгшоо. Яаж байгаа гэж? Яагаад юм бол? Ирээдүйд мөнгө нь дуусаад одоо төсвөн одоо мөнгө нь зогсож штэ. Тэгээд нэг төслийн зогсоочих юм бол голоос хэлэх юм бол тэндээ зогсчих байхгүй. Үгүй тойроод хийчихэр чинь хүсүүсийг нь татгшоогоо төлөвлөлтөхөөсөр аргагүй болгож хийж байгаа. Тэр эрсдлээс хүртэл сэргийсэн. Яагаад тэгэхээр төсвийн чинь хүмүүс танан хасан улс төрчин болго зогсоо гэдгийг аюулсаа мэдчихсэн гэсэн. Гайхалтай. За ингээд одоо Милтон Кейнсийн одоо асуудал одоо юу гэдэм дэ одоо энэ хооронд одоо нэг ийм зүйл болж байгаа. Милтон Кейнс ингээд хөгжихийн хэрээр одоо эдгээр чинь газар тариалангийн талбайг худалдаж авсан байхгүй хямдхан. Тэгээ хот барьсан. Тэгснээд одоо дараа нь хөрөнгө оруулалтаа нөхөх одоо хэрэгтэй болоод ирэнгүүт одоо хот хөгжөөд ирэнгүүт нь тэнд хүмүүс олноор ирж амьдрангууд одоо газрын татвар газрынх нь үнэ өсөнгүүт нь шууд хотын хөрөнгө оруулалт нэмэгдээд хотын орлого нэмэгдэнгүүтээ эндээсээ одоо дэд бүтцээ санхүүжүүлэх хангалттай мөнгийг олж эхэлсэн байна. Ингээд одоо Милтон Кейнсийн хөгжлөд бол одоо бас нэлээд өсрөнгөө хөгжих болцоотой болсон гэсэн. Яг ингээд байж итл одоо төрөлтийн хүнд өвдөлт гэж нэг зүйл үүдэг тийм ээ. Яасан гэж чинь Британий хотууд маш өндөр олон хүнтэй болж тэлнэ гэж төсөлж исэн төрөлт буураад хүн амын бодлогын хувьд одоо уналтанд орж эхэлсэн учраас Милтон Кейнс өөрөө одоо энэ олон хүнийг яасан юм хийж чадахгүй юу гэдэгт эргэлзэж эхэлсэн гэсэн. За мэдээж хэрэг ингээд хүн амын өсөлт ингээд буурах гэдэг хандлагатай болоод ирэхээр орон сууцны шаардлага хэрэгцээ гэдэг зүйл багаснаа гэж үзээд төсвийг танах гэж оролцсон. За ингээд төсөв ханаа тодорхой хэмжээ танаад тодорхой хэмжээгээр бас нэг зогсон байдалд орж байгаа энэ нэг сүүлийн одоо нэг 20 жил орчимд нь тэгж явсан хот одоо буцаад эргээс сэргэж эхлэнгүүт үл хөдлөх хөрөнгийн одоо нэг компаниуд хотын захиргаанд дахиж тэр одоо цементийн ширэнг барих гэдэг одоо ингээд санаарч эхлээд одоо ингээд хуучин хотын иргэд болон тэр төлөвлөгч нарын хоорондох тодорхой хэмжээний үйл ойлголцол одоо хүртэл явж байгаа. Энэ хот хов хоосон газар 260 мянган хүнтэй хот болсон. 10 жил юм. Одоо энэ одоо баг 350 400 хотсон байх хэвээр. За ингээд одоо Британи улс яг иймэрхүү загвараар 30 гаруй хот байгуулсан юм байна. Гэтэ эндээс хамгийн бүгд бүтлгүүц ер нь жоохон асуудалтай.
Тэрнээс хамгийн төгс одоо асуудалгүй одоо байгуулагдаж үлгэр жишээ болсон хот нь одоо энэ Милтон Кейнс юм байна л да. За тэгээд одоо ногоон байгууламжийг сэргээгээд 1979 онд Маргарет Тэтчер ерөнхий сайд болсноос хойш 4 сарын дараа худалдааны төвийг аль биесээр нээсэн. Одоо хотын корпорацийн одоо тэр худалдааны төвийг 19-р зууны Миланы галерея гэдэг гудамжнаас хэдвэлж худалдааны төвийн загварыг одоо байгуулж санал болгосон юм. Одоо манайд галерея гэж байдаг тийм шүү дээ. Олон газар галерея гэдэг одоо худалдааны одоо юм моолууд байдаг байхгүй юу? Баруунд зөндөө байгаа. Барууны хотууд Англи, Хятад ч өсөрт байдаг. Энэ чинь тэр 19-р зууны Миланы тэрийг дүүрээд байгаа байхгүй юу? Санаа нь бол хараа Милан хотын гудамж штэ. Дэлгүүртэй гудамжийг дээгүүр нь битүүлсэн байхгүй юу? Нэг тиймэрхүү маягийн тийм төлөвлөлт. За тэгээд ирэхэнгүүт нөгөө нэг англичууд нь ойлгохгүй одоо худалдаа авахчдыг цонхгүй хаалттай шорон шиг тийм газар барьцааж байлгах ёстой юм биш үү гэж одоо эсэргүүцэж бүүлж исэн юм байна. За тэгэнгүүт цэлгэр байгууламж олон нийтэд маш их таалагдаж тухайн одоо шопинг молл гэдэг шүү дээ худалдааны төв нь Британи даяараа хамгийн тасархай гоё гэдэг ангилалд ордог юм байна. За ингээд одоо Денис Тэтчер гэдэг тэр нэг Тэтчерийн хүүн өгч шиг санагдах юм. Хувийн твшил ийм гайхамшигтай зүйл хийж чаддаг юм байна шүү гэж дуу алдан магтсан нь нэг талаараа уг төвийг төрийн төсвөр улсын төсвөр барьсныг мартсан болтой гэж хашигндаг юм байна. За ингээд төрийн мөнгө мөн төрөмгийн маркетинг зарцуулагдсан. Лондон хотод үзэсгэлэн зохион байгуулад метронд суусан зорчигч нарт чиглэсэн сурталчилгаа явуулдаг. 1980-ад оны ихээр бүр нэг телевизийн реклам хүртэл хийгдчихсэн юм. Нэгэн одоо телевизийн тансаг ТV сурталчилгаан дээр бүх хот Милтон Кейнс шиг байвал ямар вэ гэж асуусан өрөө бүхий сурталчилгаа байт юм. Ингэж хүмүүсээ татчихин тий. За тийм. Тэгээд одоо Милтон Кейнс нь Япон, Сан Франциско зэрэг дэлхийн томоохон улс хотуудад өөрийнхөө офисыг нээсэн төлөөлөгчийн газараа. Тэгээ гадаадын компаниудыг хөрөнгө оруулагчаар татахыг хичээж гисэн байна. Ингээд 70-аад оны сүүл үед корпорац 7 хоног бүрийн баасан гарагт нисдэг тэрэг түрээслэн хот хөрөнгө оруулагчдыг хотын дээрээс нисгэж үзүүлдэг гэсэн. Хотоо. За ингээд дагаараа сарахад бүх юм гайхамшигтай гоё харагдах байл үү дээ гэдэг. Хэцүү юм шиг үү. За ингээд ямар ч байсан гэсэн хот бол хөгжлийнхөө хувьд бол ийм байдалтай явж байна. Милтон Кейнс Донс гэдэг тэр одоо клубийн стадион нь хар гантхэн гадархтай тийм байт юм шиг. За ингээд одоо нэг өвөрмөц өгөөд англи бус юм шиг Английн хотын тухай ярьж өглөө. За хотын төлөвлөлтийг яаж хийх гэдэг энэ дээр хамгийн гол таалагдсан зүйл нь бол явган зорчигчд зориулсан. Шатгүй нэг төвшөнд явна гэдэг бол хамгийн тасархай байлаа гэж өөрөө би бодсон. Тийм бас дугуун зам аюу таалагдлаа. Ерөөс тасардгүй дугуун замтай гэдэг байгаа шүү дээ. Амар гоё. За баярлалаа. За хотын түүх нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлөлөө. Шинжлэх ухааны танин мэдхүү од мөндөр сувг үзэг сонсогчдод хотын түүх нэвтрүүлгээ хүргэлээ. За шинжлэх ухааны танин мэдхүүг дэмжин түгээн дэлгэрүүлэхээр ногоон ирээдүйг хөгжүүлцгээ өрөөтэй MMS компани мөн Skytel компани хамтран ажиллалаа. Студид амар санаад Сингл хоёр нар ажиллалаа. Дараагийн хотын түүхээр уулзлаа. Тэр баяртай. За баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухааны танин мэдхүүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Та нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100 мянган төгрөгөөр үнэлээд биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухааны танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх худалдаа агшлын банкны данс байгаа 4191 Тэг 4 518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхүй Монголд ялах болтугай.